Сайн байцгаана уу? Митокийн маань энэ удаагийн дугаар эхлэх гэж байна. За юуны түрүүнд манай YouTube сувгийг дагаад надад бас маш их гоё урмын үгс илгээж байгаа та бүхэндээ баярлалаа. За энэ удаагийн сэдв бол бас их нэг тийм энгийн сэдв байх болно. Гэхдээ хүмүүс бас төдийлөн зарим нь мэддэггүй бас андуурагдаад байдаг зүйлийн талаар ярилцсан. Заавал энэ бол биений эмний мөчлөг. Тэгэхээр биений эмний мөчлөг гэж юу юм? Яаж тооцох ёстой юм? Юуг анхаарах ёстой юм? За ямар тохиолдолд хэвийн гэж үзэх юм? Ямар тохиолдолд нь одоо асуудалтай байна гэж үзээд эмчид хандах ёстой юм бэ гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. За өмнөх нэг нөгөө нөхөрчхөн эргэтнүүд гэдэг бичлэг дээр бас дурдчихсэн те эмэгтэй хүний бие махбод бол ийм маш нарийн зохицуулалттай олон эргэтэн системүүд ингэж оролцож тэр нөхөрчхөн хэвийн байдлыг нь хангаж идэм гэж ярьсан байгаа. За тэгэхээр биений эмний мөчлөг гэдэг бол тэр нарийн зохицуулалттай тэр үйл явц хэр хэвийн явагдаж байгаа вэ гэдгийг одоо биднэрт илэрхийлж идэг илрэл гэж ойлгож болно. Тэгэхээр одоо нөгөө тархинаас те өндгөвчийг удирдаад өндгөвч маань умайгаа удирдаад за жирэмсэн болоход бэлтгэгдэж байгаа. За хэрвээ жирэмсэн болохгүй байх юм бол нөгөө бэлтгэгдсэн байгаа умайн одоо тэр дотор талд нь салстууд зузаараад бэлтгэгддэг байхгүй өөр хөврлөг үлээж авахд. Тэр бэлтгэгдсэн салст маань наашаага хуулраад гарч ирж байгаа. Тэр процессыг л ер нь биений эм гэж хэлж байгаа. За наашаа хууларч гарч ирэхдээ цус хэлбэрээр бол утрыгээр дамжаад гарч ирж байгаа. Тэгэхээр биений эмний мөчлөг хэвийн зөв явагдах нь зөв байх нь ол тухайн одоо дээд удирдлагын үйл ажиллагаа, өндөвчний үйл ажиллагаа ерөнхийдөө зөв явагдаж байна гэдгийг маань илэрхийлж өгж байгаа гэсэн үг байна. За ер нь бол сарын тэмдэг гэж өмнө нь нэрлэдэг байсан. За энэ нэршил бол болоод бас удаж байна. За яагаад гэвэл өмнө нь бол яг нөгөө 30 хоногт ингээд сар тутамд үзэгдэх хэвээр юм гэж ойлгодог байсан. За гэтэл тийм биш. Ер нь бол сар дотроо 2 удаа биений эм ирдэг ч хүн байна. Сар гарангийн дараа ирдэг ч хүн байна. Тэгэхээр эдгээр нь бүгд хэвийн зүйл гэж тооцогдно. Тийм учраас сарын тэмдэг гэдэг нэр томьёо маань бол ард хоцорсон одоо дандаа биений юм гэж нэрлэдэг болсон байгаа. За биений эмнийхээ тухай ерөнтэй ойлголттой байх нь ямар хэрэгтэй юм гэхлээр нэгдүгээр саяны дурдсанчлан өөрийнхөө нөхөн өрчгөөн тогтолцоог хэр зөв явагдаж байгаа юм бэ гэдгийг нь хянах боломжтой. Хоёрдугаарт энэ мэдээллийг зөв өгснөөрөө таныг эмчилж байгаа эмч маань одоо онцлогын эмчилгээний шийдвэр гаргахад нь тустай гэсэн үг. Тийм учраас ер нь бол мэдж байхад илүүдэхгүй зүйл. За ер нь яг манай дээр ирж байгаа хүмүүсээс ингээд биений эмний мөчлөг хэд хоног вэ гэдээ асуухаар 3, 5 ч гэдэг юм уу тийм байдлаар хариулаад идэг. Тэгэхээр тэр бол биш байх нь. Тэгэхээр ихэнх эмэгтэйчүүд одоо 10 эмэгтэй тутмын одоо нэг 6-7 ч юм уу иймэрхүү байдлаар буруу хариулах гэдэг байх нь. Тэгэхээр би бодохдоо хэрвээ биений эмний мөчлөгөө одоо энэ талаар сайн тайлбарлаад хэлээд өгчих юм бол олон эмэгтэйчүүд бас энийг ингээд зөв хөтлөө зөв ойлголттой болох байхаа гэж бодсон. За ер нь бол нэг сүүлийн 6 сарын хугацааны одоо биений эмний мөчлөгөө бол хянж болно. Өөрөөр хэлэх юм бол тэр мэдээлэл байхад бол хангалттай. Тэгэхээр заавал одоо хэдэн сар жилээр нь хадгалах шаардлагагүй байх нь шүү дээ. Сүүлийн 6 сарын мэдээлэл чинь л байхад бол маш их зүйлийг хэлэх боломжтой гэсэн үг. За биений эмний мөчлөг гэдэг ойлголт байгаа. За тэр маань болохоор ер нь бол хэр хугацааны дараа таны биений эм ирдэг юм бэ гэдгийг л ер нь бол илэрхийлж байгаа юм. За хүн болгонд харилцаа адилгүй байдаг. За яаж тооцох уу гэхлээр биений эм ирсэн эхний өдрөөсөө дараагийн биений эм ирэх эхний өдөр хүртэлх хугацааг тоолно гэсэн үг. За бор юм гарч байгаа маш бага одоо бие засахад бага хэмжээтэй арчигдж байгааг бол нэг гэж тоолохгүй. Энэ бол зүгээр яг биений эм ирэх гээд байна л гэсэн утгатай. Яг нэг ингээд цус арчигдаад ариун цэврийн хэрэгсэл ингээд цус болж байгаа хэмжээтэй цус гарч ирж байгаа тэрийг нь биений эмний нэгд өдөр гэж тооцдог байх. Жишээ тооцч үзье. За тухайн эмэгтэй биений эм 4 сарын 26-нд ирсэн гэж тооцъё. За өнөөдөр болохоор 5 сарын 30-нд дараагийн биений эм ирж байна гэж тооцсон. За тэгэх юм бол энэ хооронд хугацаа буюу 34 хоног бол тухайн эмэгтэй одоо энэ сарын мөчлөг байх нь.
Өөрөөр хэлэх юм бол ийм хугацааны дараа биений юм ирж байна гэдгийг биднэрт хэлж өгч байгаа. За эсвэргээрээ тэгвэл 5 сарын 5-нд тэгээ биений юм ирээд өнөөдөр дахиад 5 сарын 30-нд биений юм ирсэн гэж тооцох юм бол тухайн үеийн мөчлөг 25 хоног байх нь. За энэ мөчлөгийн урт ингээд янз янз байгаа нь юунаас болдгийм бэ гэхлээр таны өндгөвчөнд хөгжиж байгаа нөгөө өндгийн хэсгийг агуулсан фолликул гэж бүтц байгаа шүү дээ. Тэрний хөгжлийн хурдаас хамаарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол богинохон хугацаанд хөгжөөд хагарчдаг хүнийх бол биений мөчлөг бол богинохон байх. Харин нэлээд удаан ингэж хөгжиж агаад магадгүй 16 7 дахь өдрөө ч юм уу хагардаг энэ тохиолдолд биений мөчлөг ингээ 30-аас дээш хоног болоод явчихж байгаа гэсэн. Аль нь хэвээ. Одоо богинохон байлаа гэд сайн муу, жоохон урт байлаа гэд сайн муу юм бол юусоо байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр таны өндгөвчний онцлог, таны одоо фолликул хөгжих хурдынх нь өөрийнх нь онцлог байх нь. Тэгэхээр энэ дээр бол одоо богинохон байдаг, урт байдаг гэд санаа зовоод байх юм байхгүй. Зүгээр яг богинохон байхлаар нэг юм нь юу гэдэг вэ гэхээр одоо өөрөөр хэлбэл сард 2 удаа биений юм ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө урт байдаг мөчлөгтэй хүмүүсийгээ бодвол магадгүй арай жоох ингээд их цус алдах гэж магадгүй гэсэн. Тэгэхээр ер нь бол шингийн юм сайн ухаас ахуулаад за шаардлагатай бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ энэ төр өгөө дотрын эмчт хандаад цус багталт тохиолдож гин үгүй юу гэдгээ бас шалгуулчихад гимгүй байдаг. За ийм л сул талтай. Тэрнээс биш яг мэдээж тэгээд нөгөө сард 2 удаа ирэхээр бас хэцүү л дээ. Тэрнээс бусдаар бол яг нөхөрчхөн тогтолцоо талаасаа бол эмгэг юм уу одоо тийм байдалд бол хүргэх ямарч үндслэл бол байхгүй. За гэтэл тухайн үеийн бүчлэг яг 25 хоног, яг 34 хоног биш байж болно. Өөрөлдмөл хэлбэлцэж болно. Манай охтууд яадаг вэ гэхээр биений мөчлөг тогтмол биш гэдэг байхгүй. Тэгээд яаж ирдгийг гэхэлэр ингээд 2 3 хоног ингээд наан цаана болоод ирээд байдаг гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол хэвийн тогтмол гэж үзнэ энийг. Ер нь бол фолликулын хөгжих хурд гэдэг юм чинь сар болгон бас ялгаатай явагддаг байна. За ямар нэгэн байдлаар одоо гадаад хүчний орчны нөлөө жишээлбэл стресс энтер ч юм уу нөлөөлөх юм бол жоохон хойшлж болно гэсэн. Тэр бол нэг амар том асуудал биш. Ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй байсан ч гэсэн фолликулын хөгжих хурд ялгаатай байж болдог. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд бол жишээлбэл яг 26 хоногийн мөчлөгтэй байдаг. Өөрөөр хэлбэл одоо мэддэг бүр. За маргааш биений юм ирнэ гэхэд яг л ирж идэг байна. Гэтэл зарим одоо тэр фолликулын хөгжлийн хурд нь янз янз байдаг хүмүүс бол жишээлбэл яг өдрөө хэлэхэд бол хэцүү шүү дээ. За бараг цагаар за одоо ирэх төгсөж байгаа. Одоо 2 хоногийн дараа ч юм уу ирэх байхаа ч гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаар таамагладаг байна. Тэгэхээр тэр бол хэвийн ингээд ийм хэд хоногийн наашаа цаашаа болох бол ямар ч асуудал биш. Харин одоо нийт мөчлөгийн хугацаа ер нь бол 21-ээс 35 хоног л байвал хэвийн гэж үздэг байна. Тэрнээс 21-ээс хит одоо богино 35-аас урт байх нь бол бас төдийлөн одоо сайн зүйл бол биш. Гэхдээ зарим бас одоо нөгөө хөрчгөн одоо холбоо нийгэмлэгүүд бас арай өөр тоо санал болгодог 25 38 25-аас бага байж болохгүй 38-аас их байж болохгүй гэсэн иймэрхүү цаг хэмжээг бол гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр энэ тоонуудаас л одоо богиносод эсвэл хит урт болоод байх юм бол ямар нэгэн асуудал байж магадгүй гэж бодоод ер нь бол эмнэлэгт хандсан нь бол зүйтэй. За ингээ мөчлөг нааша цаашаа болоод байгаа нь бас наснаас хамаардаг. Жишээлбэл дүнгийн биений юм ирж байгаа тийм охтуудад бол маш хэлбэлцэлтэй байдаг. За харин 18-аас 25 наснд бол 9 хоногоос бага хэлбэлцэлтэй. За харин 26-аас 41 наснд 7, 42-оос 45 наснд буцаад одоо 9-өөс доошоогоо байх ёстой гэж үздэг байна. Иймэрхүү хэлбэлцэлтэй байхад бол асуудалгүй. За ер нь бол яг ингээд дунджийг баримтлах юм бол нэмэх хасах 4 хоног гэсэн үг байна. Тэгэхээр тийм хооронд бол ингээд хэлбэлцэж яхад 8 хоног одоо 28 хоног биений мөчлөг байж яснаа дараагийнх нь 35 хоног ч юм уу ийм байхад бол энэ бол нэг том асуудал бол биш гэж үзэгнэ. Үргэлжлэх хугацааны хувьд бол ер нь бол 8 хоногоос бага байх ёстой гэж үздэг. Тэрнээс их болоод ингээл цус гараад ах юм бол цус алдалт байж магадгүй гэж үзээ заавал эмчэд хандах хэрэгтэй. За тэрнээс бага хоног үргэлжлүүл санаа зовхон байхгүй. Зарим хүмүүс бол 1-2 хоног ч юм уу үргэлжлээл зогсчдаг тал байдаг. Тэгээд хэвийн тэр нь зүгээр гэсэн үг. Заавал нэгтээ олон хоног үргэлжилж их цус гарснараа сайн гэсэн утгатай бол ерөөсөө
биш байх нь. Тэгэхээр хувь хүнийх нь өөрийнх нь онцлог. За биений эмний үед те гарах цусны хэмжээ бол бас ер нь бол чухал байдаг. За гэхдээ энэ бол маш субъектив ойлголт байдаг байхгүй юу? Яг объективаараа те хэмжээд үзэхэд яг ижилхэн хэмжээтэй цус гарч байгааг тухайн хоёр эмэгтэй өөрөөр хүлээж авдаг. Тэ нэг нь бол нэг их гарахгүй байна, яг л хэвэн байна ч гэдэг юм хүлээж авдаг. Нэг нь бол амар урсаж гарсан ч гэдэг юм уу ийм байдлаар хүлээж авдаг. Тэгэхээр энэ бол маш субъектив ойлголт. За ер нь бол нэг 80 мл-ээс ихэхгүй цус гарах хэрэгтэй гэж үздэг. За тийм хэмжээ тэрнээс илүү их цус гараад ирэх юм бол бас асуудалтай байж магадгүй гэж үзнэ. Тэгэхээр яг тэрийг яаж мэдэж болох вэ гэдэг төвхтэй тэр чи хэмжээ сууж ийн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингэж зөвлөдөг. Нэг ингээд яг эргэл оргилтэй биений юм ирж явах үедээ нэг 2 цаг тутамд ингээд яаралтай те ариун цэврийн хэрэгслээ солих шаардлагатай болоод байвал. Тэ эсвэл нэг 3 цаг тутам ч юм уу тампон энтрээ солих шаардлагатай. Маш ингээ хурдан хугацаанд их хэмжээтэй цус гараад тэр нь тэгээд ингээд үргэлжлээл ах юм бол тэр бол нэлээд их цус гарч ийна, цус алдалт баг явагдаж байна гэж үзэхээр жишээтэй. Гэтэл яг эд нөгөө 2 дахь өдрөө ч юм уу нэлээд их гардаг шүү дээ ер нь. За тэр үедээ бол нэг тиймэрхүү ойроо ойрхон ариун цэврийн хэрэгслээ солих шаардлага бол гарч болно гэсэн үг. За тэгвэл энийг бол хүмүүс янз бүрээр мэдэрдэг байхan. Зарим нь бол их ирж байна, зарим нь бол зүгээр хэвийн гэж мэдэрдэг байхan. Тэгэхээр энэ бол маш субъектив ойлголт байгаа. За баг гарч бас болно тий. За зарим эмэгтэйчүүд ингэж хэлдэг. Ер нь бол маш бага тий зөвхөн өдөр тутмын ариун цэврийн хэрэгсэл хийхэд л хангалттай байдаг ч гэдэг юм уу тий. За тэр бол арай л бага байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ тэгж гарч байгаа бол тий за нэг сард тэгж гарах бол яг уу тий ажиглана гэсэн үг. Хэрвээ 2-3 сар дараалал тиймэрхүү бага хэмжээтэй гараад ирсэн бол ер нь бол эмчит хандах шаардлагатай. Тий ямар нэгэн асуудал байна уу? Тий умаа хүндэд наалт центр үүссэн байх вэ гээл тий бусад шалтгаануудыг ирж харах хэрэгтэй байна. Тэгэхээр бол үзүүлэх шаардлагатай. Зүгээр энгийн ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхүйц хэмжээний биений юм ирж явал хэвийн гэсэн үг. За нэгдүгээрт, хоёрдугаарт хүмүүс бас ингэж ярьдаг. Өмнө нь амар залуу байхад теста ингээл хасгараал ирдэг байсан. Одоо ингээд маш багасчлаа гэх. За ер нь бол хэвийн. Хүний бие махбод гэдэг чинь робот биш шүү дээ тий. Тэгэхээр анханасаа ингээл юу гэдэг анх биений юм ирэх үед л ийм байсан, ийм хэмжээтэй цус гарч, ийм хэмжээний мөчлөгтэй ингэж үргэлжилдэг байсан нь яг тэр чигээрээ цэвэршил тэгж байна гэж байхгүй байхгүй. Тэгэхээр хүний бие махбод ч өөрчлөгдөн, бид нар ч хөгшөрнө, тэрнтэй холбоотойгоор ингээд мөчлөг энтраас өөрчлөгдөж болно. Тэгэхээр нэг амар айх юм бол байхгүй. Саяны дурдсан шиг жишээлбэл огцом хит баг хэмжээтэй энтер болчвол эмнэлэг тандна. Тэрнээс зүгээр өдөр ариун цэврийн хэрэгсэл хэрэглээд эсвэл тампон энтер дүүрээд ингээ хангалттай гарч байгаа бол тэн дээр бол айх шаардлага бол байхгүй. За хүмүүс бас нөгөө юм цус нь маш их нөгөө юм нүчтэй байна. Тийм дотор нь янз бүрийн юм байна гэдэг асуудал бол ярьдаг. За ер нь бол яг нөгөө дангаж цус байхгүй штэ тий тэр дотор чинь нөгөө савны хан маань энэ хохроод энтер гарч байгаа учраас яг савны хааны салст маш хөвсгөр бага хэмжээтэй л дээ. Гэхдээ л бас ийм тодорхой хэмжээний жижиг эдийн эсүүд бол харагдаж болно гэсэн үг. Тэгэхээр тэрнээс бол нэг амар айх шаардлагагүй. Бас их нөгөө их ирж байгаа үед те цусны хэмжээ их байгаа үед ингээ бүлэгнээд тийм том бүлэнгүүд бас гарч ирэх тохиолдол байдаг. За тэрэн дээр бол бас нэг айх юм бол байхгүй анзаараад ажиглаа дараагийн биений юм дээр ямар байх нь гэдгийг хараад байж гэнэ гэсэн. Тэгжэл хүмүүс бас нөгөө бор юмны тухай айгүйг асуудаг байхгүй юу? Одоо биений юм ирэхээс өмнө бор юм гарч ийн. Дуусчаад 2-3 хоног бор юм гараад ийн гэдэг. За энэ бол хэвийн. Бор юм гэдэг нь юу вэ гэхээр нөгөө цус чинь тэг өтрэнд жоох ингээ удчихаараа бор өнгөтэй болчихж байгаа. Тэгэхээр биений юм ирэхийн өмнө санс ингээд жоох ингээд хохорч эхлэх бага хэмжээний цус гараад гэхдээ бүр наашаа ингээ өтрээгээр урсгаар хэмжээний их биш гэсэн үг байхгүй. Тэнгүүтээ өтрээндээ жоох ингээ гацаад тэгээд бор болоод тэгээд наан жоох ингээ гарч болно гэсэн. Тэр бол асуудал биш. За эсвэл нөгөө биений юм дууссны дараа нөгөө цус чинь юу гэдэг бүрэн гүйцэд гараагүй байжгаад тэгээ өтрээнд байж байгаа тэр нь ингээд аажмаар бага хэмжээгээр бор юм болоод гарч болно. За бас нэг хүмүүсийн асуудаг юм. Одоо 2 хоног зүгээр ирснээ ингээд дууссан юм шиг халаа болцсон. Тэгснээ ингээд 4 хоногоос ч юм уу гинт ингээд цус гараад эхэлсэн.
ийм байж болно. Тэ салст маань нөгөө бүрэн гүйцэд одоо юу гэдгийг тэр чинь ингээ хуулраад ерөнхийдөө шарх үүсчихэж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр тэр маань дахиад салстууд маань ургаж ээж ингээд төхөн төлжөөд салдал зогсдог байхгүй. Тэгэхээр тэр процесс нь бүрэн явагдаагүй байгаа учраас нэг тийм ингээд дундаа дууссан юм шиг бас ногийн цусгад гарах тохиолдол энэ төр бол байж болно. Тэрнээс бол айхан байхгүй. За бас нэг асуудаг юм бол нөгөө үнэр байдаг тий. Үнэр нэлээ ер нь бол хурц дуу үнэртэй болох гэдэг зарим эмэгтэйчүүдийг. За ер нь бол цус маань өөрөө нэг тийм үнэртэй. Дээрээс нь нөгөө үтрэний орчинд ороод тэгээд тэр бактериудын нөлөөгөөр ер нь бол жоохон бага зэрэг үнэртэй гарч болно. Тэн дээр бол айхан байхгүй. Угаасаа биений имний мөчлөгийн үед нөгөө үтрэний дотоод орчин алдагддаг байх нь. Тэгээ тийм учраас яад гэвэл тэр чинь ингээл цус мос те нөгөө хүчлэг орчин алдагдаад цус энэ төр орж ирэл ингээд байгаа учраас бактериуд энэ төр идэвхжээд тэрнтэй холбоотой жоохон үнэр ялгаруулах гэдэг тал бол байдаг. Тэгээ энэ бол ердөөсөө тийм аюултай зүйл бол биш. Тэгээ угааж цэвэрлээл тэгэл ариун цэврийн хэрэгслээ тогтмол солих хэрэгтэй. Тэгээ ариун цэврийн хэрэгслийг бол мэдээж ерөөсөө удааж болохгүй. Тэгээ тодорхой хугацаанд болоод ингээл солиол цэвэрхэн байгаад ах юм бол тэр үнэр бол гайгүй. Тэгээд тийм байж болно. Тэр бол нэг амар том асуудал бол биш. Тэгэл биений юм дуусаад буцаал хэвэндээ өтрөөний орчин хэвийн болчингууд буцаал үйл ажиллагаа хэвийн явагдана гэсэн үг байна. Харин тэ биений юм дуусчаад байхад тэ мөчлөгийн дуршид ингээл үнэртэй юм гараад тэр цэма бэлгийн харьцаанд орсны дараа үнэр энэ төр гараад ах юм бол хэвийн биш гэсэн үг. Тийм учраас эмчэд хандах шаардлагатай. За дараагийн нэг юм нь болохоор биений юм эрэхтэй холбоотой янз бүрийн зовир гарч эхэлдэг тий. За өмнө нь би нэг нөгөө биений юм эрэхийн өмнөх хам шинж гэдэг нэг бичлэг байгаа. За тэрийг бас үзээрэй гэж зөвлөнө. За тэр нь гэхдээ нөгөө биений юм ирж явах үеийн зовируудаас бол өөр ахна. Тэр бол наана илэрдэг зовирууд биений юм эрэнгүүт болчдөг. Хэдүүлээ болохоор яг биений юм ирэх үед үлэрдэг баг зэргийн зовируудын тухай ярьж байна гэсэн. За жоохон толгоо өвдөхтэй, нэг жоохон сэтгэл санаа тавгүй болох, жоохон ирч хүчгүй юм шиг санагдах. За тэгээ хамгийн бас нэг том шинж нөгөө хөвлөгээр базлах, нуруу чилэх, гуйруу дагаж өвдөх гэсэн юмнууд бол байгаа. За өвдөлтийг үүсгэж байгаа ер нь бол гол шалтгаан бол савны хан одоо умайн хан маань базалж гин гэсэн үг. Өөрөлдөх юм бол дотор байгаа тэр агуулгатгуунуудыг гаргахын тулд гаргахад нь тусалж гин гэсэн үг байхгүй юу? Нэг талаараа энэ бол зүгээр энгийн физиологийн процесс ахнаш базалдаг байна. За зарим эмэгтэйчүүдэд тэр базлалт их одоо хүчтэй мэдрэгддэг. За заримд нь бол гайгүй мэдрэгддэг. За энэ нь бол цэвэр нөгөө одоо хувь хүний шалтгаантай. Яагаад гэдгийг нь эрдэмтэд бол бүр нотлоог байгаа. Зарим эмэгтэйчүүд их өвддөг, зарим нь бол гайгүй байдгийг яагаад гэдгийг нь бол бид нар сайн тайлбарч хэлж чадахгүй. За гэхдээ бол энэ бол ер нь бол яг физиологийн процесс гэж ойлгож болно. За мэдээж маш их өвдөлт бол хэцүү. Тэгээ төвлөрч мөвлөрч ажиллаа ихэд ч хэцүү, сурахад ч хэцүү болдог. За тэр үед бол өвчин намдаах юмнууд бол ууж болно. За тэр агшаад байгаа умаагийн агшилтыг нь багасгахын тулд тийм бүлээн жин энэ төр бол тавьж болно. За дээрээс нь өвдөлт үүсгэж байгаа шалтгаан нь тийм өрөслийн хүчин зүйлүүд ялгардаг байхгүй юу? Одоо өөрөөр хэлэх юм бол тэр маань цас маань хохорж ийн гэдэг чинь бас нэг хэмжээний юм хэсэг газрын жижиг өрөсөл явагдчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрний үед тийм өвдөлт үүсгдэг тийм медиаторууд ялгардаг байна. За тийм учраас яг өвдөлт намдаах юм уучаар тэр медиаторуудын ялгаралт багасангуудаа өвдөлт нь багасчдаг бас жишээтэй. Тэгэхээр өвдөлт намдаах юм бол хэрвээ шаардлагатай бол тий ууж болно. Мэдээж ийм уухаасаа өмнө тий жин тавих ч гэдэг юм уу тий тиймэрхүү байдлаар бас өвдөлтийг намдаахаар бол оролдлого хийж болно. За гэхдээ тэг өвдөлт намдаах юмыг намдчдаг эсвэл нэг жоохон одоо 1-2 хоног өвдөл болчдөг бол асуудалгүй. За гэтэл бүр ингээд их хүртэл өвддөг те амар хэцүү өвдөлтийг мэдэрдэг. За тэр нь бүр ингээд зөвхөн 1-2 хоногч биений юм ингээл бүр дуустал энэ төр үргэлжилдэг ийм тохиолдлууд байж болдог. За ингэвэл мэдээж эмнэлэгт хандах шаардлагатай. Биений юмны мөчлөгийн үед өвдөлт үүсгдэг бас хэд хэдэн эмгэгүүд байдаг. Тийм учраас заавал тэр байна уугүй юу гэдгийг мэдэх бол шаардлагатай. Бага зэргийн өвдөлт бол ер нь бол яг байж болно. Тэгэхээр тэрэн дээр бол санаа зовлтгүй. Харин тийм түрүүний дурдсанчлан их хэмжээний өвдөлт удаан хугацаагаар үргэлжлэх юм бол заавал эмнэлэгт хандаарай гэж зөвлөе. За
За ерөнхийдөө нэг биений юмны хүчлэгийн талаар ойлголт бол ийм байна. Тэгэхээр та хэд маань хүчлэгөө зөв тоолоод сураасай тий. Тэгээ дээрэс нь өөрийнхөө биений юм дээр бас ийм саний дурдсан мэдээллүүдийг үнэлээд дүгнэлт хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. За биений юм ирсэн үед бол ер нь маш сайн шингэн ус ууж авах хэрэгтэй. За тэгээ мэдээж ариун цэврээ сайн сахин, сайн унтаж амарна. За дасгал хөдөлгөөн нэрээ хийж болно гэж үздэг. Заавал одоо биений юм ирсэн гэдэг дасгал хөдөлгөөн хийхгүй байх шаардлага бол байхгүй. Харин ч эсэргээрээ тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн байнга хийдэг ийм эмэгтэйчүүдэд нөгөө тэр умаа агшилт энтер нь баг тий өвдөлт энтер баг мэдэрдэг гэсэн юм байдаг. За дээрэс нь тамхи бас нэрээ амар хортой нөлөөтэй. Вейп юм уу тамхи татах нь тэр биений юмны одоо ирэх үед маахшдаг штэ тий тэр өвдөлтийг хэсэгдэг байж магадгүй гэж үздэг байна. Тэр ер нь яг хуу тамхины хор нөлөө бол нөхөн өрчгөд бас нэлээд нөлөөлдөг. Би дараа бүр нөхөн өрчгөө ба тамхи гэж сэдвэр тий яаж нөлөөлтийн гэдэг талаар илүү дэлгэрэнгүй бас ярина гэж ингээд бодцсон явж байгаа. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. Яг нь ерөнхийдөө товчхон мэдээлэл өглөө. За энэ биений юмтай холбоотойгоор зөндөө асуудлууд гарч ирнэ. За тэднэрийг бол дараа ингээд жижиг сэдвэр те тайлбарлаад хэлээд явъя гэж бодож байна. Тэгэхээр энэ бол энгийн биений юм, одоо хэвийн биений юмны мөрчлөгийн тухай байлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.